Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинтэй Бээжин хотно хийхээр төлөвлөж байсан дээд хэмжээний айлчлалаа 1 сар орчмын хугацаагаар хойшлуулах хүсэлтийг Хятадын талд аль биесээр хүргүүллээ. Хоёр улсын удирдагчид энэ оны 3 дугаар сарын сүүлчээр уулзаж худалдааны маргаан болоод мөн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэдэлцэх хүлээлттэй байсан боловч ойролт орнуудад үүссэн зэвсэгт мөргөлдөөн ийхүү дипломат төлөвлөгөөнд өөрчлөлт оруулжээ. Харин одоо зах зээлд болж байгаа хөдөлгөөний талаар яг одоо бас энэ цаг үеэд анхаарлаа хандуулцгаая. Тэгэхээр мэдээж геополитикийн нөхцөл байдал яг ийм байгаа. Энэ цаг үед ер нь зах зээл хэрхэн хөдөлж байгаа талаар бид ярилцахаар Үнэт Innovations компани гүйцэтгэх захирал мөрөнтэй холбогдоод байна. Өглөөний дээр үгүй. Өглөөний мэнд. За сүүлийн үед өрнөж байгаа нөхцөл байдлуудыг мэдээж ажиглах юм бол тааварлашууч гэмээр үйл явдлууд араасаа бол өргөнсөөр. За ялангуяа сая бол сүүлийн үед хамгийн их анхаарал татчихсан хүлээлттэй зүйл бол яалтчгүй Америк болон Хятадын хоёр төрийн тэргүүнэрийн уулзалт байсан. Гэхдээ Трамп бол бас хойшлуулж магадгүй гэж анхааруулж ирсэн бас хэлсэн амдаа хүрчгшгэл боллоо. Энийг одоо бид ер нь ямар байдлаар ажиглах зүгээр. Яг маркетинг өөрчлөлтийг аваад үзвэл яг өнөөдрийн байдлаар бүх маркет ер нь ногоон өнгөтэй болж байгаа харагдаж байна. Одоо S&P 500 нэг өсөлттэй, Nasdaq 1.1, Dow Jones 0.8, Kospi одоо бараг 3%, Hang Seng 1.5 гэдэг ер нь ингээд бүх маркетууд ер нь жоох өсөлттэй бол гарч байгаа. Тэгээд шалтгаанууд яг хоёр үндсэн хүчин зүйл бол нөлөөлж байгаа. Нэгдүгээрт бол одоо энэ ойролт орнуудад болж байгаа үйл явдал бол мэдээж хамгийн чухал үзүүлж байгаа. За сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол одоо ерөнхийлөгч Дональд Трамп бол холбоотнуудыг бол одоо энэ хөлөг онцлогыг хамгаалаач гэдэг ийм уриалгыг бол одоо гаргасан байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бол яг хөө гэхдээ улсууд бол зарим нь бол үгүй гэдэг ийм хариунтыг бол өгч байгаа. Гэхдээ Трамп бол одоо энэ уриалгаа бол улам ингээд эрчимтэй бол нэлээд бол явуулж байна. За нөгөөтэйгээр одоогийн байдлаар хоолоогоор Ираны хөлөг онцлогууд нэвтрээд одоо өдөрт 1.5 сая баррел одоо шатхуунд хэвлэж байгаа гэдэг ийм мэдээнүүд бол одоо гарч бол ирсэн. Тэгэхээр энэ мэдээлэлтэй холбоотойгоор шатхууны үн бол бас бага зэрэг буурч эхэлсэн гэдэг ийм мэдээнүүд бол гарч байгаа. Энэ нь бол одоо мэдээж энэ хөрөнгөний зах зээлүүд болон бусад индексүүд эргээр бол нөлөөлж байна. За хоёрдугаарт бол одоо Nvidia-гийн GTC гэдэг бас жил болгон зохион байгуулдаг ийм том одоо конференц болж байна. Яг 3 сарын 16-наас 19-ний хооронд болж байгаа. Тэгээд энэ дээр бол одоо дараагийн үеийн шинэ үеийн одоо AI chip одоо график картууд бол танилцуулагдсан. Тэгээд энэ нь бас өөрөө нөгөө нэг манай одоо хөрөнгөний зах зээл чинь бас AI хөгжүүлэлтээр бас нэлээд явдаг шүү дээ. Тэгэхээр энтэй холбоотой нөгөө нэг энэ индексүүд бас нэлээд өндөр өсөлттэй явж байгаа ийм дүр зургууд бол ажиглаж байгаа. Зөвхөн гэхдээ яг сүүлийн ер нь нэг юм 7 хоногийн трендийг хараад үзэхэд надад зүгээр нэг ажиглагдаад байгаа зүйл юу вэ гэхээр за өнөөдөр бол ингээд энэ хоёр мэдээтэй холбоотой өсөлттэй байна. Гэхдээ нэгд өдөр бол бүгд улаан байсан. Бүгд уналттай байсан. Ер нь сүүлийн нэг 5 хоногийн трендийг аваад үзэхэд энэ индексүүд маань ер нь нэлээд уналттай байгаа. За дээрэс нь алт бас уналттай байгаа. 5 өдрийн өмнө алт чинь одоо 5200 байсан. Одоо ингээд 5000-аар бол 44 өнөөдөр хоёр нэлээд татвартай явж байгаа. Уг нь энэ хоёр ч ургуу явдаг. Одоо индексүүд унаад ирэхээр хөрөнгө оруулагч нар чинь ингээд мөнгө татчихж шүү дээ. Тэр мөнгө хааныг тийшээ явах хэвээр. Тэнгүүд хүмүүс алтанд хөрөнгө оруулаад алтны үнэ өсөө явчихдаг. Буураад ирэнгүүт одоо доктортой одоо эдийн засаг сайн болж байна гэж буцаад нөгөө индексүүд рүү оруулах нь ихсээд байдаг. Яг одоогийн сүүлийн 7 хоногийн туршид одоо аль нь уналттай унах трендтэй бол ингээд явцсан. Тэгэхээр нэг асуулт гарч ирэн тэ энэ одоо мөнгө хаачаад байгаа юм гэдэг асуулт. Тий. Тэнгүүт яг хөө тэрийг ингээд хараад үзэнгүүт юу өсөлттэй байгаа вэ гэхээр долларын индекс баг зэрэг бол сүүлийн 7 хоног өсөлттэй байгаа. 7 оны өмнө нэг доллар индекс 98 тайсан бол одоо нэг 100.5 дээр хүртэл өсөөд одоо 99.9 дээр бол явж байгаа. 2 орчим хувийн өсөлттэй явж байгаа. Тэрийг юу хэлж байгаа нөхөр хүмүүс илүү кэш бэлэн мөнгө байх хандлагатай сүүлийн үед байгаа бол харагдаад байгаа. Тэгэхээр нөгөө эдийн засгийн тодорхой бус байдал ийм юу ихэ мэдэхгүй байгаа. Энэ үед болохоор одоо бүр хөрөнгө оруулахаас зарим нэг байдлаар зүгээр баг бэлэн кэш байх юм байна. Магадгүй сүүлийн нөхцөл байдлыг харахаар чинь Америк нэгдсэн улсад бол бас өрнөж байгааг нь харахаар холбооны нөөцийн банкын даргаыг солих үйл явц бол нэг л тодорхойгүй байдлаар орчих шиг болсон шүү дээ. Ялангуяа Жером Паул дээр үүсгэсэн одоо эрүүгийн эргийг бол төдгөлзүүлсэн тий шүүхээс. За тэгээд нөгөө шинээр томилогдож байсан Warsh-ийн хувьд одоо яг хизээ ажлаа авах нь ингээд тодорхойгүй. За ингээд үүнийг дагаад бодлогын хүү бол ер нь баг нэг айхтар хөдөлгөөн орохооргүй болж байгаа шиг байна. Ингээд харахаар магадгүй хөрөнгө оруулагчид бас доллар руу илүү хөрөнгөө ер нь хийх
сонирхол жоохон нэмэгдчихүү гэж харж байна. Юу гэж ойлго. Яг тий. Одоо нөгөө энэ шатхууны үн ингээд өсөөл Брент ч одоо 70 байж байгаа 100 болсон чинь 30 өсөж байгаа шүү дээ. Тэгээ энэ ч одоо Америкт бас инфляц дээр нэлээд нөлөөлж байгаа. Тэгээ Америкт инфляцууд ирэнгүүт чинь одоо яг рационалаар одоо хин нэгэн сонгогдоод гараад ирэх юм бол бодлогын хөв бол бууруулахгүй байх шийдвэрийг гаргах нь зөв болоод ирж байгаа гэсэн үг тийм. Тэнгүүд нөгөө хөрөнгө оруулагч нар чинь за одоо ер нь бодлогын хөв бараг буурах нь ер нь хэцүү болж байгаа юм байна гэх. Тэгэл бодлогын өндөр байна гэдэг чинь мэдээж долларын үнэт нь өндөр байна. Одоо нөгөө засгийн газрын бондуудынх нь үнэт нь өндөр байна тийм. Тэнгүүд хүмүүс илүү тэр бонд худалдаж авах сонирхолтой болоод ирэнгүүт ингээд доллар индекс өсөд байгаа бас ийм дүр зураг сүүлийн үед ер нь бол ажиглагдчихж байгаа. Яалтчгүй энэ Федийн ерөнхийлөгч яг хэн байх уу гэдэг нь баттай гарах үед бас маркет бас нэлээд ингэж хөдлөх юм зөрүүдлүүд бол ажиглагдах л багтаа. За баярлалаа. Тэгэхээр ер нь товчхондоо бол бас Америкийн Улсын холбооны нөөцийн банктай өрнөж байгаа үйл явдалтай за өгөөдөр геополитикийн нөхцөл байдалтай хамааралтайгаар хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөн маань өөрөө бас их тийм уламжлалтаас нэлээд арай өөр хэлбэрийг сонгоод ах шиг ийм дүр зураг харагдаж байна. Бид зах зээлийн хөдөлгөөний талаар Unit Innovations компани гүйцэтгэх захирал мөрөндөө ярилцлаа.